Замын төвчрийг хэлбэр аргаар шийдэж цаг хэмнэх боломжтой болсныг замын хөдөлгөөний удирдах газрынхан хэлж байна. Учир нь замын хөдөлгөөний бодит шуурхай мэдээллийг харж болох самбарыг нийслэлийн баруун болон зүүн хэсэгт байршуулжээ. Энэ самбарт гарч байгаа замын хөдөлгөөний мэдээлэл нь улаан, ногоон, шар өнгөөр илэрхийлэгдэн хэрвээ заасан газруудад ногоон гэрэл асаж байвал замын хөдөлгөөн бага байна, чөлөөтэй явж болно гэсэн үг юм байна. Харин шар гэрэл асвал замын хөдөлгөөн удаашралтай байна, улаан гэрэл асвал тухайн хэсэгт төвчрээтэй байна гэдгийг хамгийн сүүлийн үеийн техникийн тусламжтайгаар жолооч нарт хэлж байгаа хэрэг юм а. Харин жолооны ард суугаа хүмүүс энэ талаар хэр сайн ойлголттой байгааг бид сонирхлоо. Энэ юу н ямар зориулттай самбар юм болоо? Нэг авж байгаа хүн энэ чиг заах тэмдэглэл юм шиг шүү дээ. Би энэний талаар бол ерөнхийдөө жоохон ойлголт байгаа л да. Одоо энэ ногооноор тэмдэглэсэн бөглөрөө багтай улаан тим, шаран тим гэсэн гэрлийн төхөөнийхөө яг юугаар өнгөөрөл явдаг юм болоо гэж боддог шүү дээ. Тэ. Үнэхээр жолооч нарт хэрэгтэй зүйл болж чадчих. За хэрэгтэйг яг ашиглаж чадаад яг энэнийхээ явгаар явж байгаа бол хэрэгтэй л ах. Ахын сайн мэдээлэл алгаа. Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж байгаа нийт 27 камерын тусламжтайгаар энэ мэдээллийг иргэдэд түгээж байна. Камерт замын хөдөлгөөний бичлэг 24 цагийн турш бичигдэж 1 сарын хугацаанд хадгалагддаг гэсэн. Ингэснээрээ Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аваар ослын мэдээлэгч давхар хянах боломжтой. Замын хөдөлгөөний удирдах газарт өнгөрсөн жил хэрэгжсэн төслийн үр дүнд 12.8 сая долларын санхүүжилттэйгээр дээрх мэдээллийн самбарыг ажиллуулж байна. За яг одоогийн байдлаар бол инхтайвны гүрнээс замын цагдаагийн уулзвар хүртэл бол хөдөлгөөн бол нэлийн удаашрсан байна. За энэ бүдүүвч зургийг тайлбарлахад бол ногоон өнгөтэй харагдаж байгаа зам бол зорчигч та бүхний чөлөөтэй байгаа замыг илэрхийлж байгаа. За шар өнгөтэй харагдаж байгаа нь бол зам удаашрсан байгааг харуулж байгаа. За одоогийн байдлаар бол одоо бүрэн төгжирсэн зам бол байхгүй байна. За тэр бол улаан өнгөөр илэрхийлэгдэж байгаа гэдгийг та бүхэн манаас мэдж авах хэрэгтэй баха. Хотын баруун болон зүүн захад хоёр ширхэг мэдээллийн самбар ажиллах нь хангалттай гэж мэрэгжлийн хүмүүс үзэж байна. Мөн энэхүү мэдээллийн самбарыг харах боломжгүй байгаа хүмүүс авторадогоос давхар мэдээлэл авч болох юм байна.